Монголчууд үед хамтдаа байхдаа хүчтэй гэдэг. Дэлхийн өнцөг боломжит цугаа сайхан сэтгэлд монголчууд маань эвснэгдэж нэгэн буянтай үйл бүтээсэн тухай сурвалжлыг одоо та бүхэнд хүргэх гэж байна. За манай улсын цорын ганц төрөлжсөн хүүхдийн клиник гэмлэг болох Эхнэлгсэн эрдэмшилгээний төвийн сэхэн амьдруулах тасгаас Ариун цэцэг Баатар нар дараах сурвалжлыг бэлтгэсэн байна. Ухаангүй хүнд өвчтөе хүүхдүүдийн үхэх сэххийг шийддэг сэхэн амьдруулахын тасагт өвчтний биеийн байдлыг хянах аппарат өвчтөе хүүхэд болгонд хэрэгтэй. 16 ортой сэхэн амьдруулахын тасагт 8 хяналтын аппарат байгаа юм а. Харин өнөөдөр 9 дэх нь Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Сарна гэх бүхсгүйн санаачлагаар дэлхийн өнцөг болон бортоо монголчуудын хандив тусламжаар ирж байна. Урд нь өнгөрсөн 4-р сард 8 дахь аппаратыг бас л Сарнагийн санаачлагаар монголчуудын хандиваар ирсэн байна. Алта тусламж үзүүлэхэд бол энэ маш чухал хэрэгтэй. Одоо тэр хүүхдээ одоо бүх одоо үндсэн үзүүлэлттэй одоо 5 үзүүлэлтийг хэмжиж байгаа учраас энэ бол одоо эмч, совилогч тэгээ энэ хүүхдэдтэй бол бас маш хэрэгтэй байна. За ингээд нэг жилийн турш дэлхийн өнцөг болон борт байгаа монголчууд өөрсдийн сэтгэлийн өглөөгөөр мөнгө хандуулсаар инхүү 2 дахь аппаратыг Монгол Улсын эрүүл энхийн төлөө өгч байгаамаа. Тэгээд хандивын дансаа бид нар чинь хаадаг гэсэн л дээ. Сарнад байдгийн тэр данс нь. Тэгээд хаах гэсэн чинь хүмүүс одоо 3 дахь ерөөсө цуглуулад өгчийгээд мөнгө хийсээр байгаа одоо 3 дахь монитор нь ерөөсө мөнгө цуглаад өгдөгцөө одоо 2 толгойнууд ирэх юм шиг байна. Хандив өгсөн хүмүүсийн дунд их нутагтаа байгаа монголчууд ч бас байна. Америкийн нэгдсэн улсаас авсан энэ аппаратыг тээвэрлэхэд карго үйлчилгээ явуулдаг компани үн төлбөргүй тээвэрлэж нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүрэхэд таксины жолооч хүртэл мөнгө аваагүй гэд эмчнэр нь амбулаацлалтан бидэнд ярьж байлаа. За өнөөдрийн аппаратыг авахад Японы Хитоцубаши хотод суралцдаг монгол оюутнууд мөн л хуушур хийж зараад олсон мөнгө хандуулсныг эрүүл өрс хөдөлгөөнийхөө уламжлалаа. Хамгийн гол нь сайхан сэтгэлт монголчуудын хандив хүрэх газраа хүрч хинч дундаас нь нэгч цент аваагүй гэдгийг энэ нэрс бас аппарат худалдаж авсан касны бичиг баримт чинь нотолж байсан. Эхнэлгст өнөөдөр 3 сэхэн амьдруулах тасаг ажиллаж байна. Эдэнд одоо хүүхдүүдийнхээ биеийн байдлыг хянахад 10 ширхэг ийм аппарат хэрэгтэй.